жил 2017 оныг Төв аймгийн засаг даргын оруулсан саналын дагуу Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ажилдаа орлоготой иргэн урайны жил болгон зарласан. Энэ урайны жилийн хүрээнд аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хороо байгуулагдсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэр 7 зорилт 68 хэрэгжүүлэх арга хэмжээтэй төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Урайны жилийн хүрээнд 14 мянган байнгын болон төр ажлын байр одоо энэ 2017 онд бий болохоор зорилт тавин ажиллаж байгаа. Эндээс энэ 14 мянган хүнээс бол бид нэг 1500 ажлын байрыг бол бий болгож 12500 иргэнийг бол цаг үеийн шинжтэй төр ажлын байраар хангахаар ингэж зорилтыг тавин ажиллаж байна. Аймгийн төвдөр жилийн ажлын нээлттэй зохион байгуулсны дараа аймгийн засаг даргын захирамжаар нийт 9 ажлын хэсэг 27 суманд сая 3 өдөр ажиллаад ирлээ. Энэ хүрээндээ бол бид нар 27 сумын ард иргэдэд 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан урайны жилийн хүрээнд хийх ажлын тайлангаа танилцуулж мөн энэ үеэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж мөн суманд ажлын байр доктортой хадгалан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцж ингэж дуусаад байна. Энэ аяны хүрээнд бид нар 27 сум 100 мот хотын 6 баг гээд нийт 33 засаг захиргааны нэгжид ажилласан. За энэ ажлынхаа хүрээнд бас Төв аймгийнхаа ард иргэдтэй одоо уулзаж санал хүсэлтийн сонсож ажил хэрэгчийн уулзалтуудыг зохион байгуулсан. Тэгээд аймгийн засаг даргын тамгын газар бол энэ уулзалтын хүрээнд одоо гарсан санал хүсэлт гомдлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахаар бид нар ажиллаж байна.